Амьдрал чамд суултуур өгөх юм бол чи суултуур дээр нь суугаад баах хэрэгтэй. За би та хэдэд багийнхаа нэг айгу хөөрхөн зургийг харуулъя заяа. Энэ би байна. Нэг 5-6 дугаар англи байсан байх та өөрх юм нөгөө 50 сая уналт гээд нэвтрүүлэг байдаг байсан шүү дээ. Тэрний шинэ жилийн ийм тусгай хүүхдүүд ордог дугаард нь орж исэн 300 хүүхэд мөхтөөс шалгараад ер нь өөрчлөгдөж үү би ер нь хэр өгширсэн байна. Амьдрал намайг хэр илээсэн байна. Хэр гамгүй идэлсэн байна. Гайгүй байгаа шүү дээ. Бас гайгүй шүү дээ. Гайгүй. Ямар ч үсэн энэ жижигэн Жорж болвол тухайн үед хөлбөмбөг тоглодог, тэмцээнд ордог, FC Шонхрууд гэдэг өсвөрийн хөлбөмбөгийн багт хаалгач хийдэг хүүхэд байлаа. Яалтчгүй бацаанч байжтэй. Тэгээ хөлбөмбөгөөрөө явна гэж боддог байсан. Том болохоор Монгол улсын шигшгийн гарааны хаалгач болоод тэгээ хамтдаа дэлхийн авраг маргад ороод ингээ цом мом өргөнө гэж би боддог байсан. Одоо Монголын шигшээд шүү дээ. Одоо тэгсэн чинь том болоод камерын урд ганцаараа өөртөө юм ярьж судаг ажилтаа болсон. Тэр яг хуу тэгээ тухайн үед би угаасаа хөлбөмбөгт амар хайртай байсан болохоор зурагтаар үе гардаг байсан нэг орон гэргүй хүүхдүүд нээлж жагаад нэг хөлбөмбөгийн баг болсноо тэмцээнд ороод алж хидаад хожоод идэг Lucky Trouble гэж Орос кинонд бүр амар дуртай байдаг байсан. Та нар ч гэсэндээ бас энэ киног хальт үзчихсэн, сонсчихсэн, харжсэн байж магадгүй гэж би бодож байна. Би тэгээ багтаа бол угаасаа зөвхөн хөлбөмбөгийн эсгүүдийн сонирхож үзээд бусад үйл явдлуудыг нэх амар анхаарч сонирхож байгаагүй юм байл л дээ. Сая сүүлд үзэхэд бол бүр яалтчгүй айгүй хөөхөн family friendly нэг юм тархиа унтраагаад үзэж болох уу амар хөөхөн сэтгэл хөдлөмөр амралтын өдрөөр гэр бүлийнхэнтэйгээ үзэхүүд зүгээр л айгүй хөөхөн кино байсан юм байл шүү дээ. Тэгээ өнөөдөр би энэ сайхан баг насны дурсамжтай хайрт киногоо та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. Тэгээ бас нэр би нэг амар сони юм олж мэдлээ. Нөгөө Rick Roll байна шүү дээ. Тэ Never Gonna Give You Up. Тэрийг дуулдаг дуучин Rick Astley. Манай суугтай хамтарч ажилладаг Mitsuya Saidri нүүр царай байсан юм бэлээ тухайн үедээ 90-д онд. Тэгэхээр тэ би Rick Astley-тэй ядаж нэг юмараа адилхан л юм бэлээ. Тэ адилхан газартаа амьдардаг, адилхан эрэгтэй хүмүүс. Тэгээ бас дээрэс нь адилхан бас гоё хоолойтой. За худлаа шүү. Тоглосон шүү. Тим амир нарциссист. Чиний тэр дур булам төрх харсан чин мас орн галзуурхад ганц гурав номер чин нугар чин нуруу чин төгс эй bad bitch зурх чин төгс чамд хэлэх хүүхс мөр шүт. Тэгэхээр кино маань нэгэн Колотилов ямар хэцүү нэртэй юм бэ? Коло гэдэг удлаа нэгэн жижиг хэн тосхонд шинжлэх ухааны багш хийдэг Коло эмэх залуугийн дүрээр эхэлж байгаа. Манай үг нь багш хийх дургу эсэргээрээ зохиолч болох мөрөөдөлтэй. Тэгээ тэрнийхээ дагуу Москвад ирэнгүүтээ бичсэн зохиолоо нэг паблишерт уншуулсан чинь нөгөөх нь те чи дурлж үзээгүй гой нэр юм байж хайрын зохиол бичихгүй. Зохиолыг чинь уншсан. Хайрын зохиол ингэж яадгүй штэ хамаа ёо гэд режектлчихэж байгаа. Ингэж режектлүүлснээс нь хэдхэн секундын дараа гарцсан дээр нэг машин манай үнийг мөргөөд жолооч эмэгтэй нь бууж ирснээр Коло анхны харцаар дурлаатгалгүй яах вэ? Жолооч эмэгтэй дүрийг Надя гэдэг. Надягийн дүрд мэдээж Resident Evil The Fifth Element энтергээд өчнөө олон том киногоороо Холливуудад карьертай үзэсгэлэнт Мила Йовович ч мэн тоглосон байгаа. Угаасаа Америкт амьдардаг Холливуудын жүжигчин ч гэсэндээ Орос, Сербийн ирлиз гаралтай Украинд төрж исэн жүжигчин. Тэгээд яг нөгөө нэг Стивен Юн 18 онд Burning-д тоглодог шиг төрлөх нутгийн Орос кинонд тоглосон л энэ юм байлээ. Ямар ч тач Коло шууд Надяд дурлцж байгаа ч гэсэн Надя Даня гэдээ удахгүй хурмаа их гэж байгаа найз залуутайгаа явж байгаа болж таардаг. Даня нь гэхдээ бүр үнэн хөгийн гай заяа. Цагдаа ирсэн чинь шууд би дайраагүй манай найз охин машин биржсэн. Би дайраагүй шүү. Энэ дайрсан гэснээ Коло Надяд төвөг удчихгүйгээд миний буруу байсан юм аа. Би улаан гэрлэр зам гарч байгаад мөргүүлчлээ гэж ногоон гэрлэр гарч ирсэн байж цагдаад худлаа хэлээд тэгсэн чинь Даня шууд тийм байцаагчаа. Тийм наа чин улаан гэрлэр гарч ирсэн. Бид хоёр буруугүй энтергээд Надя Колод чи яагаад худлаа яриад байгаа юм бэ? Би улаан гэрлэр яваад чамайг мөргөчлөө штэ. Миний буруу штэ гэд хэлсэн чинь зүгээрээ чаар надад нэг л тус өргөч. Ямар тус? Чи буруу үнтэй гээл гэрлэх гэж байгаа юм байна да. Түүнтэй битгий гэрэл. Гэт ёо шууд би чам дурлцлаа гэдгээ илэрхийлчихэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Надя хэсэг яахаа мэдэхгүй зогсож ирсэн аа. Шууд Даняд чи гэртээ хар би чамаас саллаа гингүүтээ Колог дагуулад эмнэлэг орсноор манай хоёрын хайрын түүх эхэлж байгаа маа. Коло бүр хөлөө угуулсан. Тэгээд хөлөө машиныхын цонхоор сайхан ингэж гаргаж тавьчихгуудаа хамтдаа дуулж солиорж Москвагийн гудамжаар тэнээд хамтдаа шоудаад фэшингийн дээвэр дээр шампансаг уугаад сууж байгаа. Тэгснэ Надя ингээд гипсэн дээр нь телений зураг зурж мурцсан. Энэ хоёрыг яах вэ нэрээ шал өөр хий. Мэдээж цаа Коло Москвад биш Пальчики гэж жижиг хэн тосхонд 10 жилийн багшийн ажил хийдэг. Тэгэхээр гэрлүүгээ ажил руугаа буцах ёстой. Тэгээ тийм болохоор одоо шампансагны төмрөөр хийсэн хурмын бөгжөө Надяд өгөнгүүтээ
Би гэрлүүгөө буцах шаардлагатай. Ажлаа зохицуулж сургуулаасаа гарчхаад чам руугаа буцаад ирнэ. Би чамд хайртай. Надтай гэрлээч гэж хэлэхэд Надя би ч гэсэн чамдаа хайртай гэж зөвшөөрөөд өгснөөр манай хоёр бүр танилцсан өдрөө л гэрлэхээр болоодглоо. Улмаар бараг сар гаруй хугацааны дараа Коло сургууль дахь сүүлчийн хичээлээ заачаад хурим руугаа буюу Москвараа хөдлөх галт тэргэндээ суух гад яарад ах чинь сургуулийнхан захирал аалла гэж эмэгтэй манай Коло крашлтгэл юм байлээ л дээ. Тусраа тэгэл явуулах бүр амар дургу байгаад идэгий. Халагдах өргөдөл дээр нь гарын үсэг зурхгүй гэж үргээд ивэл яах вэ? Кологийн хормын өнөөдөр тэгээ дээрээс нь бүр галт тэрэг нь 30 минутын дараа хөдөлгөөр байсан болохоор за угаасаа би Москва явах гэж байгаа юм чинь гарын үсэг чинь хамаач байхгүй би зүгээр явлаа гэд аалаагаас зүхтаан байж арай гэж галт тэрэгний буудлын дээр ирж чадсан ч гэсэн яг тэр үеэр нь өсвөрийн насныхны хөл өмгийн улсын аварга зохион байгуулагдах гээд янз бүрийн л өөр багууд хүрээд ирсэн бөө юм болцсон байж идэг. Тэгээ тэр тэмцээнийг зохион байгуулж байгаа Владимир гэж ах хүү яаж байгаа ч мэдгүй Колог нэг багийнхан дасгалжуулагч байна гэж андуурангуудаа энэ 12 нас хүртэлх хүүхдүүдийн тэмцээ. Танаа багийнхан 12 настай биш 12 body countтай юм шиг л хөгшин нөхдүүд байна. Яах гээд булхаацаад байна чи гэж хэлээд маргааш гэхэд 12 настай хүүхдүүдийн баг бүрдүүлж ирчээ гингүүтээ богооны тасалбарыг урж хаяад пассвортыг хураагаад авчвал яах вэ амир дураараа. Коло тэггүй би дасгалжуулагч биш шүү дээ. Өнөөдөр би Москвад хуримтай идэхгүй байвал энэ эмэгтэйгээс асуу энэ манай сургуулийн захирал гээд аалаа руу заасан чинь аалаа угаасаа Колог явуулмаарг байгаа болохоор мөн наа чи манай сургуулийн хөөлөмгийн багийн дасгалжуулагчтай гэж худлаа солиороод хөөрхий Коло маань маргааш өглөө гэхэд 12 хүртэлх насны хөөлөмгийн баг бүрдүүлж иржээж пассвортоо буцааж авахар болчихж байгаа гаалзуу. Ийм болсныхан дараа тэмцээнд орж байгаа өөр нэг багийн дасгалжуулагч Бастн гэж нөхөр газ нэг орон гэргүй рэндом хүүхдүүд цуглуулаад эхний тоглолтондоо хожигдоол тэмцээнээс хасагдангуудаа хурим руугаа явчих гэж хэлснээр Коло багийнхаа эхний гишүүнийг буюу галт тэрэгний буудлын дээр халаасны уулга хийцэн явж исэн Кара гэд орон гэргүй хүүхдээс насыг нь асуусан чи угаасаа яг 12 дэх хүүхэд байж таардаг. Улмаар Коло удахгүй энд хөл өмгийн улсын аварга болох гэж байгаа юм аа. Москвагаас ирсэн өч төчнөө сэтгүүлчэд зураг хүрэг авна төрүүлчүүл бүр гадны тэмцээнд орох боломжтой. Тэгээ бүр зурагтаар гарна. Чамд 12-оос доош насны найзууд байна уу? Чамтай нийлээд 11 хүүхэд хэрэгтэй байна гэснээр Карач шууд од болох боломж юм байна гэд нүдэн гэрэлтэж зөвшөөрөөд хэдүүлээ төрөл бүрийн хулгай эдэг Карагийн найзуудтай танилцж байгаа юм аа. Болонсарна лани гэрэл Улаанбаатар цонхны цаа анивчин ухаасана хааны өмнө уг нь би чин тогтоо томото манекен гэтэл одоо нэг л ондоо Монгол тулхтын ганц залуу нэвтрүүлэх энэрл орлоо. За ямар ч үсэн ингээ баг нь бүрдчихэж байгаа юм шиг байна. Гэхдээ Коло угаасаа хуримнасаа хоцорхон тодорхой болсон шүү дээ. Надя бүр хөөрх юм нь хурмын даашин зэнтрээ бэлдээд хүлээгээд идэг. Коло залгангуудаа харин уг нь богоондоо суусан юм аа. Тэгээд хоолны хэсгээс нь хоол аваад идсэн байхгүй юу? Тэгсэн чинь богоонд вирус байсан болж таарад эмч нар намайг богооноос буулгаад карантинлчлаа. Шинжилгээний хариу нь маргааш өглөө гарна гинэ. Тэгэхээр харин ганц өдөр хоцорчлаачих юм шиг байна. Уучлаарай гэд худлаа хэлсэн чинь Надя өөрх юм тэгээд тэрэнд нь итгэх юм аа. За харин ээжэд тайлбарлаад аргалахыг бодё. Чи минь бие бодоорой гэж хэлдэг. Улмаар за Коло багийнхаа гишүүдийг игнүүл зогсоогоод бүгднийг нь бүртгэж авч байгаа. Ээж аав нар чинь тэмцээнд орохыг зөвшөөрнө үсттэй гэж асуухад бидний нэгэн ч ээж аавгүй ямар ч асуудал байхгүй гэж хариулж идэг. Маргааш өглөөнч боллоо Коло багийнхныгаа Владимир танилцуулахад угаасаа л яалтчгүй яг 12-оос доош насны хүүхдүүд байсан болохоор ашгүй нэг юм тэмцээнд орох зөвшөөрлийг нь өгснөөр эхний тоглолт эхэлж байгаа юм аа. Угаасаа л тэ яалтчгүй өмнө нь хөлбөмбөгнийх олон тоглож байгаагүй бараг үзэж байгаагүй багаараа ганц ширхэгч бэлтгэл хийгээгүй хүүхдүүд бол бүрэн бэлтгэгдсэн нөгөө багыгаа барахгүй нь ойлгомжтой шүү дээ. Алуулж эхний үеийн 2-0-ийн хожигдлоор дуусчихдаг. Коло бүр за ингээд энэ хожигдоод би хурим руугаа явхандаа ямар гоё юм бэ ашхүүдээ гэд баярлахдаа карманасаа Доритос гаргаад ирдгийг. За Доритос өмнөх дугаар дээр яг хэлжсэн Монголд анх удаага аль бие усны эрэхтэй орж ирж байгаа. Тэгээ ямар ч байсан одоо тэ та нарын байрны доорх ч юм уу тэ рэндом янз бүрийн 8 нэрийн дэлгүүрүүдээр бол бүгдэн дээр нь байршсан байгаа юм байлээ. Тэгээ за Care4-ийн бүх салбаруудаар зарж байгаа. Наран дээр зарагдж байгаа. За бас
Overation бүх салбарууд дээр зарагдж байгаа. Миний сүлжээ дэлгүүрийн бүх салбаруудаар зарагдж байгаа. За тэгээ бас тунгуудахгүй номингийн бүх салбаруудаар зарагдаад эхлэх юм бэл. Коломен за угаасаа хожигдох юм байна ашгүй гэж бодонгуудаа хөөрөөд Надя руу хайр нудахгүй очихоор болчлоо. Шинжилгээний хариу намайг вирус аваагүй гэж гарлаа гэд солиорцсон чинь завсарлагын үеэр нөгөө Кара гэд хүүхэд багийнхаа хувцас солих өрөөнд та нар чинь ойлгохгүй байгаа мó. Хожоод сайн тоглоод байвал бидний зураг сонин дээр гарна. Бүр зурагтаар гарч ч магадгүй гэж нөгөө үедээ хурцлж гарч ирэнгүүтээ Колод эхний үе дээр муу тоглосон дуучлаарай дасгалжуулагчаа одоо бид нараа ална гэд хоёр рүү орж байгаа. За ингэж Кологийн багийнхан impossible comeback хийж дараачийн шатандаа шалгарснаар Коло хурим руугаа дахиад нэг өдөр хоцорж очихоор болохоос гадна дахиад нэг муу мэдээ гэвэл манай үний хормон дээр нөгөө нэг Надягийн экс Даня яг үгсэн илэг хийж яваа цэцэг өрөө түрээд ирцэн тэгснээ чи минь ёстой үзэгсэнтэй харагдаж байна энтэр гэж хуцаад тэгснээ бүр нөгөө Надягийн ээж нь энэ Даняд амир сайн л юм байлээ л дээ. Угаасаа Даня баян айлын хүүхэд тэгээд охиноо бас баян үнтэй суугаа сайн л гэж бодсон юм шиг байгаа. Надя шууд чи юугаа ээж байгаа юм бэ? Зайлаач ээ, арилаач ээ, тонилооч ээ гэсэн чинь хадам ээжтэй баяр өргөчгээл явлаа гэснээ явахгүй байгаа л гэдгийг айгу creepy. Удалгүй Коло Надя руу залгаад харин уг нь автобусанд суугаад Москва руу явж ирсэн. Тэгсэн чинь автобус замдаа нэг машинтай мөргөлдөөд бид нэр автобустайгаа хавцлын уруу өнхөрчлөө. Харин уцаа авч чадахгүй байсан шалтгаан нь уцаа унгаачаад уцаа хайх завдалгүй автобусан дотор байсан хүмүүсийг гал гарахаас өмнө зөөж аварж гаргасан. Харин тэгээд имлэгт дахиад ганц хоног байх юм шиг байна гэд худлаа хэлсэн чинь Надяч хөрх юм дахиад итгэх юм аа. Хормон дээрх зочид доо Коло маань осолд орсон автобуснаас зөндөө олон хүн аварсан байна шүү дээ. Баатарлаг Кологийн мэн төлөө хундгаа нэг өргөцгөө гэж юм. Ямар ч тач нөгөө Коло газ хожигдоод хормон руугаа яваа гэж хэлсэн өөр багийн дасгалжуулагч Boost нь шүү дээ. Дахин нэг удаа манай үн зөвлөгөө өгдөг буюу танаа багийн тэр Кара гэж хүүхэд саяны тоглолтын дээр 3 гол хийлээ. Тэгэхээр тэр Караг л хамгийн түрүүнд муу тоглуулах хэрэгтэй гингүүтээ хүн амир чацаг алдуулдаг эмний нэр бичээд өгчдөг. Маргааш нь тоглолт эхлэхээс өмнө Коло нөгөө эмээ уснууд руу аваачиж хингүүтээ багийнхаа бүхэл хүүхдүүдэд өгсөн ч гэсэн Кара уухгүй гэдэгдгийн. Тэгэхээр нь шууд Андреа Аршав нь тоглолт болгоныхоо өмнө заавал усуудаг байсан гинлээ гэж худлаа хэлээд Карач Андреа Аршавны улаан ногоо ягаан цагаан хар шар фэн юм болохоор шууд аваад уучж байгаа. Тэгээ за энэний дараа ууг нь эйс тоглогч нь байхгүй болчиход байхад тэдний багийн хаалгач хийжсэн нэг хүүхэд угаасаа амар атмаа юм байлээ заяо. Нөгөө багийн довтлогч нароо рекетлээд манай хаалга руу цохихол юм бол би гэрэг чинь хайж олоод чамайг нохоо шиг нүдэн шүү гэж айлгаад нөгөө дүүл нь хөөрхий довтолч чадахгүй байсаар байгаад 2-0-оор эхний үеийн дуустдаг. Тэрийг нөгөө Boost нь харчингуудаа Колод хаалгачаа солиод оронд нь өөр нэг рэндом орон гэрэг хүүхэд олоод оруулчаач дээ гэж хэлснээр Коло газ гүйж гарангуудаа Карагийн анх танилцуулж нэг нэлээд зэрлэг хэл амаа ойлголцоход хэцүү одоо манай Карагийн найзуудтай налинтай ч найзууд биш за бараг л зэрлэг амтэн шиг нэг хүүхдийг дуртай молкоор нь хуурж гаргаж ирээд хаалгачийнхаа орон тоглуулахар болж байгаа. Тэгсэн чинь за нэг хүүхэд нь бүр айгүй хөөрхөн уурлалгүйгээр энэ зураасыг бөмбөг давчих юм бол манайх гол алдчихж байгаа маа. Бөмбөгийг энэ зурааснаас давуулахгүй хамгаалахад л болно заа юу гэд 50-аар сайхан тайлбарлаад өгчлгүй яах вэ?
Коло за тэгээ ядаж хожигддгүй маа гэхэд тэнцсэн байгаагаар нь дуусгая гэж бодохдоо чөлөө цохил цогч гэсэн хүүхдийг болиулангуудаа албаар совь солирнүүдтэй дали цогтөг хүүхдээр цохиулаадгсан чинь 0 сууж исэн кара гарч гүүгээд хаалганаас шаал дали газар зогсонгуудаа за нааша цох гэж зааварчилдаг. Хийсэн юм болгоно л бүтлгүүдэд байх юм да засараа. Тэгэл ядч итл нөгөө Даня гэж новшч хуримнаас нь зайлаад өгчихгүй бүр Надягийн имээр үн залгангуудаа эмээ нугасаа Надяг өөр үнтэй гэрлэж байгаа гэж мэдэхгүй тэгээд та хоёр минь ёстой сайхан харагдаж байна гашуун байна гэж солиороод хуримн дээрх зочтон ч гэсэн гашуун байна гэж хуцацгаагаад тийм дураараа шин. Коло шуудалцаа энэ байдлаараа айгүй л эдгээр дэлхийн авраг авах юм байна л да гэд дахин нэг удаа зөвлөгөө авах гээд бүүстэн дээр очисон чинь ер нь бол бүүст нь бас залуудаа буруу гарын бизнес энэ төр хийжээсээ эвгүй нөхөрл юм байлээ. Шоронд 10 жил хамт суусан найзтайгаа байж эдийн тэгснэ. Маргааш тоглогчдоо муу тоглоулмаар байх юм бол өнөөдөр шүнжэнгөө хүнд юм зөөлгүүлээд ядраачих гэснээр Коло зааж өгсөн хөлөг онгоцноос нь шүнжэнгөө багийнхнараа хайрцагтай юм зөөлгүүлцдэг. Тэр нь хангалтгүй санагдадсан болохоор маргааш нь дахиад нэг саботаж хийдэг буюу хаалгандаа гол алдаж өгөхгүй байгаа нөгөө нэг амар хаалгач хүүхдээ дуртай молкогоор нь хурж нэг амбаар руу оруулангуудаа гаднаас нь төгжээдгэж байгаа юм. Улмаар галзуу хаалгач нь ч байхгүй тоглогчд нь бүгдээрээ шүнжээ ажиллаад юу ч хүү ядарсан гэд яалтчгүй л манай алуулж л байгаа юм л да. Эхний үе бүр 3-0-оор хожигдоо дуусчдаг. Хамгийн сэтгэл хөдлөмөр юм нь Кара Коло дээр ирэнгүүтээ ийм том боломж биднэрт өгчхөд байхад таны урмыг хугалж байгаа дуучлаарай дасгалжуулагчаа гэж хэлчихээд сэлбэгний өрөөнд ганцаархнаа уйлцсан сууж байдгийг. Коло араас нь очингуудаа юунд нь уйлдаг юм те зүгээр л хөлөмгийн тоглолт шүү дээ. Үгүй бид нэр хожих ёстой. Авраг авчих юм бол бид нэр зурагтаар гарна. Зурагтаар гарах тийм чухал юм биш шүү дээ. Яаси одуулмаар байгаа юм уу? Үгүй бид нарыг хаяад явсан ээж аав нартаа л харагдмаар байна. Хүмүн сайн яваа юм байна да гэд буцаад хүрээд ирэх чинь билүү. Буцаад ирдэггүй маа гэхэд хаяад явсан хүүхдүүд чинь та нарын шаардлагагүй нүүр бардам амжилттай явцгааж байгаа шүү гэдгээл баталмаар байсан. Улмаар Коло гарч явах замдаа бүүстэнтэй таарангуудаа чи хожигдох хэвээрээ үздэ гэж асуухт нь үгүй манайх хожино гэж хэлээд гаднаас нь төгжсөн хаалгачгаа суллах гэж идэг. Бүүст нь мэдээж болиулах гэж оролдонгуудаа танаа хожих юм бол би чамайг аална шүү гэж хэлэхэд Кологийн нүүрэн дэх өнөөх бүтлэхүү тэнэгдүү харцсан эсэргээрээ жинхэнэ өөртөө итгэлтэй шийдэгмийн харц болоод хувирчихсан. Чи бага дагуулад шигшээ тоглолтод гараад ир. Танахыг ч гэсэн хожиж харуулъя гэж хэлээд хаалгаж байгаа сулж байгаа маа галзуу. Даанч тэгээ хаалгачаа дагуулад хувцсал хөрөөрөө орсон чинь багийнх нь бүгдээрээ шантарцгаадсан хувцаа өмсөд бүр явах гэжэдэг. Улмаар Коло шантарсандаа тэднийг явуулахгүйгээд албаар хожигдуулж исэн энтергээд бүх үннээ хэлэхэд мэдээж манай эд амар уурлан нийлж байгаад бүр пойлдчдгийг. Гэтэл үннээр явбал үхэр тэргээр туулай буднаа гихчээр ашгүй сайхан эвлэрээд манайхан 2 дугаар үеэ тоглохоор болж байгаа юм байна лээ. Яг тэр үеэр нөгөө нэг сургуулийнхан захирал аалаа орж ирэнгүүтээ бурууга ухаарсан юм уу яасан. Тэмцээн зохион байгуулагч аль дээр надад чиний пассвортыг өгсөн байсан юм аа. Намайг уучлаарай. Одоо пассвортаа аваад хурим руугаа яваа гэхэд Коло бол тэ тэмцээндээ аваргалцхаад хурим руугаа явнаа гэд 2 дугаар үеэ тоглох гээд гарч байгаа. Яжитл энэ үеэр нь бас хуримн дээр нөгөө Даня гэж хулгайч толны урд бүр Надяг уйрааж уучлалгүй хүүгээ бэлдэж мэлдсэн. Нүдэндээ хиймэл нүлмэс тусааж мусаагаад хорон санаагаа төлөвлөсөн байж идэг. Би одоо юу ч өөрчилж чадахгүй. Чи минь нэгэнтээ шийдвэрээ гаргасан юм байна. Гарыг ч натгах хүн би биш байсан ч гэсэн чамаагаа сайн хүнтэй уулзраад сайхан амьдраасай л гэж би хүсэж байна. Чамда хайртай хэвээрээ шүү. Ганц дуудуулчаад явъя гэсэн чинь нулимсаад ис чадахгүй юм шиг байна. Энтэр гэж худснаа 0 орох замдаа Надягийн удсын нууцаар аваад Коло руу залгаж янз бүрийн юм ярих гээд дахиад лайв олж заяа гэдгсэн чинь Кологийн удсыг аалаа авчдаг. Шууд Даня сэжиг юм сэдэж байгаа штэ. Бүх зочдын урд спикер дээр нь тавьж байгаа дахиж нэг яриад тэгсэн чинь аалаач гэж нэг тэнэг дураг царайлчаад чи манай Колог буруу ойлгоод байна. Коло хөвгүүдтэй мань хөлмөг тоглож байна. Тоглоо дуусахаар нь би яриулъя заа юу гэж солироод яалтчгүй буруу ойлгогдчихлоо гам л да. Аалаг баг ихнэр ойлгочихж байгаа юм бол Коло даанч ийм юм болсон тухай мэдгцсөхөөгүй хүүхдүүдэд хажуулах гээд тоглолтоо эхлүүлж байгаа. Цэвэр
тоглолтоо дуусгачаад шууд Надя руу залгаад хөл өмгийн тэмцээнд орсон тухайгаа яг үннээр нь хэлсэн ч Надя итгэхээсээ нэгэн өнгөрсөн. Шин найз эмэгтэй чинь их гоё хоолойтой юм аа. Түүнийг битгий гомдоогоорой заа юу гэж хэлээд уцаа тасалчиж байгаа. Тэгсэн чинь за Кара гэж бас их том ирээ. Юу ч болоог юм шиг орж ирснэ. Зүгээрээ дасгалжуулагчаа эмэгтэйчүүд угаасаа л менюсийг ойлгодгүй штэ. Хайр биш карьер нэгт байвал зүгээр гэд аргадаад байгаа юм шиг байгаа. Мэдээч колод амархан байхгүй нь ойлгомжтой. Гэтэл заримдаа бас өөрөө удирдах чадахгүй зүйлс амьдрал тохиодог штэ тий. Тэгээд орон гэргүй хүүхдүүдийн амьдралыг нь өөрчилж улсын аварга болгох гэсэн зорилго нь маш үнцэнтэй байсан болохоор яалтчгүй л энэ зорилгодоо үнэнчээр хүүхдүүдтэй хамт үлдэж байгаа. За тэгсэн чинь нөгөө мө бүүст нь нохой хөлөг онгоцноос тэдний багийнхнаар юм зөөлгүүлсэн штэ тий. Албаар өөр хүний онгоцноос шөнийн цагаар манай эдээр хулгай хэлгүүлээ зөөлгүүлсэн байвал яах вэ? Бүр нууц камерын бичлэгийг гаргаад авцсан нүдэн дээр нь сейфэндээ хийчингүүтээ хэрвээ танах маргааш шигшээ тоглолтын дээр манай багийг хожчих юм бол би энэ бичлэгийг цагдаад өгөөд танаа хүүхдүүд бүгдээрээ шоронгийн хадаас улан шүү. Угаасаа ийм орон гэргүй үнчин хүүхдүүд шоронд орхол заяатай байдгийн. Тэгээд л би шоронд орж исэн байхгүй. Химээснээр яалтчгүй манай эд маргааш нь хожих боломжгүй болоод арга мухардчихж байгаа. Гэтэ за бууж өгөх болоогүй. Бүүст нь сейфний дэлгүүрээ пижакныхаа карманд хийцэн явж идэг. Тэгээ хамгийн гол нь нэг тийм мухар сүсэгт итгэдэг буюу баг нь 3 гол оруулсны дараа пижака тайлчвал баг нь хожигддоггүй гэдэг юмд итгэдэг байхгүй юу бүүст нь. Тэрийг нь коло мэдчихсэн болохоор маргааш хэдүүлээ албаар эхлээд 3 гол алдчихангуудаа пижака тайлангууд нь түлхүүрийг нь хусчихъя гэдэг төлөвлөгөө зохиож байгаа. За тэгээ маргааш нь ч боллоо, тоглолт нь ч эхэллээ. Албаар Караг 0 гүйлгүүлж мүлгүүлээд лаг хаалгачаа гараанд гаргаж марахгүй байгаад яг л нөгөө буугаад өгсөн юм шиг дүр үзүүлж ийснаа 3 гол оруулсныхан дараа 1-р үеийн завсарлагаанаар Аалаагаар өнөөх төлхүүрийг нь хулгайлуулцдаг. Коло хамгал хурдаараа сейф нь байдаг завь руу гүйж байгаа штэ. Даанч тэгээ баастан ч гэсэн төлхүүрээ алдснаа амар хурдаа ойлгоод араас нь явж байгаа. Болчлаа, дүрсээ авчлаа. Дүрсээ алдчихлаа. Одоохондоо битгий хожоорой. Стой! Харин тийм ээ, Надя өрөөд ирсэн байлээ. Эцэст нь нэг юм колог үнэнгээсээ ярьсан юм байна гэдгийг ойлгоод дараа нь хоёулаа ярилцъя. Одоо тоглолтондоо хож хэмээснээр коло дүрстэй цомоо бариад гүүхтэн зэрэгцээд тоглолтын сүүлчийн минутанд хаалгач хүүхэд маань эцсийн тэнхээгээ шавхаад өөрөө ганцаархнаа бүтэн талбайг туулж бөөн хүмүүсийг хуурж гүйсээр байгаад хожлын голыг хийснээр манай эд 4-3-аар хожиж өсрийн үеийнхний улсын аварга болж байгаамаа. Тэгээ аз жаргалтай төгсгөл Коло Надя хоёр маань ч уучраа болоод хурмаа нөхөж хийлээ. Манай эд маань ч гэсэн одоо бүр гадны баг дасгалжуулж исэн мэрэгжлийн дасгалжуулагчийн удирдлагадоор улсын шигшээ болж бүрдээд бүгдээрээ л мэрэгжлийн карьер хөөхөн тодорхой болсноор кино маань дуусж байгаа маа. За тийм ээ, тэгээ кино маань энэ дүрээд өндөрлж जैन. Тэгээд ялчгүй хөөхөн ер нь бол яг л нэг юм гэр бүлэрээ үзэхэд тохиромжтой кино гэж би бодоод байгаа байхгүй юу. Яг юм хуцтай serious кино гэж харж үзвэл угаасаа логикийн алдаатай жоохон тэнийг юм зөндөө байгаа юм л да. Тэгтэл стил гоё feel good кино гэдэг штэ. Айгу юм гоё мэдрэмж өгөхүүц. Ийм айгу хөөрхөн зүгээр л юм гоё нэрхтэй тийм кино. За тийм ээ да. Тэгээд хэдүүлээ угаасаа дараачих хэмжлэгээр тунгуудахгүй уулзхолохоор төвчээртэй сайхан хүлээж агаарэ. Хайртай шүү. За сайхан амраарай. Гоё зүзүүлээ. Сайхан амраарай гэдэг. Би энэ бичлэгийг өдөр бичиж байгаа. Тэгснээ сайхан амраарай бас мэдрэл муутай юм л да. Тэгтээ sure whatever. Ягаад өдөр унтж болохгүй гэж. Тэ штэ. Тэ.